Баялаг бүтээгч нэвтрүүлэг маань Монк Крем компани байранд ирж байна. Одоо бүгдээр орцгоож үйлдвэртэй танилцгаая. Монк Крем компаниг би бүр хүүхэд байхасаа бараг мэддэг байхгүй юу? Яагаад мэддгүү гэхээр тэр үед чинь 90-ад он дөнгөж хойноос сургууль төгсч ирээд нүүрэндээ тос төрөх гэсэн чи тос байдгүй. Гялцаж очиод танаа нөгөө туяа муяа гэд ингээд орооцсон юутай тосыг чи манай ээжтэй авч өгнө. Өөрөө төрхөн тэг төрхдөг байсан байхгүй юу? Тэгээд тэр зах зээлийн тэр хүнд үе, тэр талах борцог олдохгүй байсан тэр үед одоо энэ Монк Кремийг үүсгэн байгуулсан гэхээр бүр таны ч одоо би шүтээд штэ би. Тэ? Үйлдвэрлэл байхгүй, лангуун дээр ганц ширхэг юу ч байхгүй. Тийм үед ийм компани байгуулад ийм үйлдвэрлэлөөр орно гэдэг бол өстой химч хүний толгойд л тийм юм орж ирэх байх. Тэ? Энэ тухайга үүсэл өгч энэ талаар ярьж байна. Манай компани болохоор 1989 онд үүсэн байгуулагдсан. Доктор уран чимээний 1984 онд Чех улсын Прага хотод химийн технологийн дээд сургуулийг төгсөж Монголд ирээд мэргэжлэрээ ажиллаж байгаад 1989 онд Монк Крем компани байгуулжээ. Монголын ууган гон сайхны компани Монк Крем нь анх арьс арчилгааны бүтээгдэхүүн, туяа сувд цагаан шунтос, дэлбээ цомрлог нүүр цэвэрлэгч сүүн шингэн үйлдвэрлэж олон төрлийн эрдэс бодис витамины агуулмж өндөртэй халгаа ургамлаар үсний шампунь үйлдвэрлэж эхэлснээр 37 жилийн доктортой хөгжил Монк Крем компани амжилтын эхлэлийг тавьжээ. Ер нь энэ шампунь ахуй хэрэглээний бүтээгдэхүүн Монголд бол маш хомс байсан. Тухайн үедээ бол нэг Германы нэг 2 шампунь байсан юм а. 100 насттай, өндөгний шартай гээд өөр юм ер нь байхгүйсэн. Тэгээд бас нөгөө сургуультай дадлах хийж явахдаа сайхан Чехийн Астрид гээд Польшийн Флорина гээд үйлдвэрүүдэд дадлах хийх болоод ч нэр дадлах хийлгдэг байсан шүү дээ үйлдвэрүүд дээр тийм. Энэ яагаад болохгүй гэж гээд тийм санаа анх төрж исэн. Сургуулаа төгсөж ирээд би чинь нөгөө нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны харьяа сургууль төгсөж ирсэн болохоор яамныхаа харьяа институтад хуваарлагдаад эрдэм шинжилгээний ажилтнаар 5 жил ажилласан юм. Тэгээд декреттэй сууж исэн чинь яам маань татан богдсон. Тэгэл ер нь Монк Крем компани ер нь зориглоод байгуулчих гээл. Монк Крем компани хамт олон нь байгалийн хүчийг түшиглэн экологи дээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж эрүүл хэрэглээг ирээд үедээ өвлүүлнэ хэмээх эрхэм зорилгоо урайтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлдвэрээ байгуулах гад зориг шалуудаад ингээд хийгээд эхэлж байхад Монголд яг үндэсний стандарт гэж байгаагүй. МНС гэж байгаагүй. Тэгээ бид нар болохоор нөгөө Чехэд төгссөн учраас Чехийн нөгөө улсын норм гэдэг юм. Тэрийг орчуулад тэгээд тухайн үеийн хотын захиргаан дээр очиж батлуулаад тэгээд би хийжсэн. Ер нь Монгол улсад маань стандарт хэрэгтэй юм байна гэд ингээд 1996-аас 99 оны хооронд гоо сайхны бүтээгдэхүүний ерөнхий техникийн шаардлага шалгах аргын нийтдээ 17 стандартыг манай компани санаачлаад тэгээд стандарт хэмжилзүйн төвтэйг хамтраад ингээд боловсруулж батлуулжсэн. Тэгээд одоо манай тэр стандартуудыг одоо ч гэсэн бүрдэж байгаа. Бас гайхалтай тий. Шинжилгээ ухааны судалгаа болон технологийн хөгжөлөд суурилсан шинэ шийдлүүдийг бодитоор нэвтрүүлж үр өгөөжийг бий болгох нь Монк Крем компани бүтээж буй үнцэн бөгөөд бүтээгдэхүүнүүдтэй Монгол улсын их сургууль, ангаах шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн эрдэмтдийн багтай хамтран олон жилийн эрдэм шинжилгээ судалгааны үр дүнд үйлдвэрлэн гаргадаг байна. Манай дотоод хяналтын лаборатори маань технологийн хэсгээс дээж авч чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг савлах хэлц рүү явуулдаг. Савлах хэлцээс бид нар төврийн аргаар дээж аваад тэгээд стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг бэлэн бүтээгдэхүүний агуулга руу шилжүүлдэг байгаа. За манай шинжилгээнд болохоор pH-ийг нь үзэх морфологийн үзүүлэлтүүд болон нягт хурай бодис үлдэгдэл гэх мэт шинжилгээнүүдийг шинжилдэг байгаа. Сүүлийн жилүүдэд буюу орчин үеийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиг хандлага нь одоо ил тод нээлттэй, цэвэр найрлага, тэгээд ёс зүйтэй, байгаль дээлтэй юм хандлага руу чиглэж явж байгаа. Тэгээ манай үндсэн үнэт зүйл болон эрхэм зорилгынхоо хүрээнд бид нар байгаль орчинд яг ээлтэй байж чадаад байгаа юм уу, ёс зүйтэй байж чадж гин үү гэдгийг одоо баталгаажуулах технологи
техник технологи хөгжихийн хэрээр түүнийг улам сайжруулахын зорилгоор ерөнхийдөө нэг системтэйгээр хянахын тулд байгаль орчны удирдлагын тогтолцоо буюу ISO 14000 стандарт, хөдөлмөрийн эрүүл мэндийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо буюу 45000 стандарт, бүтээгдэхүүний чанарыг одоо тогтмол байгааг баталгаажуулах зорилгоор ер нь 9001 ISO 9001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа. Монгрим компани нь ховордож байгаа болон экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахаас сэргийлж, ургамлыг хайрлан хамгаалж, байгалийн нөөцийг зөв зөвхөстэй ашиглах замаар байгаль дээлтэйгээр бүтээгдэхүүнүүдэд үйлдвэрлэж, халгай, малай, муулай, доктор Уна брендийн 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд хүргэж байна. 37-8 жилийн энэ ариун их туршлагаар нэр төр одоо брэнд нь хэдэн төрөл болоо хичнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэж зэрсэн юм байна. Үндсэн 3 брэндтэй. Тий. Халгай брэнд байна, Мала Моло гэдэг брэнд байна, Доктор Уна гэдэг үндсэн 3 брэнд. Тий. Тэгээд 60 гаруй нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээл дээр бол нийлүүлж байна. Халгаа ганг шампунууд бол айгүй алдартай. Халгаа шампунаар угаая, гангаар угаая гэж ярьсан хүмүүс айгүй хөөдөг. Үсний уналт Монголд чинь Монголд гэж дэлхийд яриад байна шүү дээ. Ялангуяа Солонгос бол бүр ихэнх хүмүүсийн үс нь унчдсан байлээ шүү дээ байхгүй. Тэгэхээр тэр чинь авч хэрэгэлдэг усууд одоо байнгын хэрэглэгч нар бол байгаа бах. Халгааны ач тус гайхалтай, гангийн ач тус бол гайхалтай. Тэгэхээр эдрийг хийх санаа оноо. Бидний тэр дэх үед байгуулагдаад байж хахад шампунь бол ерөөсө ганцхан зориулттай байсан шүү дээ. Зөвхөн хэр бохирдлыг арилгах. Ийм л зориултайсан. Тэгээд ер нь хийгээд явж исэн чи яагаад ингээд Монголынхоо сайхан ургамлуудыг ашиглаж те. Энэ ингээд бүр ингээд тэгтээ тэргүй уутан царт хүрэлцэж байгаа юм чинь энийг ингээд бүр ийм үр дүнтэй болгож болно гээд ингээд зориулсан анх халгай ургамлыг ашиглах санаа бол манай буурал ээжээс бүр гаралтай гэж хэлж болно. Бид нар чинь нөгөө ингээд баг байхдаа олуулаа, наймуулаа. Тэгээд ингээд ер нь эрэгтэй эмэгтэйгөө манай буур ээж бидний үсийг ингээд халгай хандлаад тэгээд шүршиж угааж өгдөг гэсэн байхгүй. Тэрнээс санаа. Тэгээд тэрнээсээ санаа шампунаг хийсэн биш. Ер нь халгай. За ер нь халгай ургамлыг барья. Тэгээ анх бол халгай ганг хоёулангийн бариад явж исэн байхгүй. Тэгээ халгай ингээд ургамлаа судлаад исэн чинь ер нь ганг бол энэ нөгөө үндэс нь газрын дээр гараад ирсэн байдаг. Тэгэхээр бид нар ингээд хамаагүй түүх явцад ингээд үндэсийн гимтээгээд энэ ургамлын төрөл зүйлийг бол бас байхгүй болгож болох юм байна гэд шууд ганганаасаа татгалцсан байхгүй. Халгай бол их хөөрхөн штэ. Халгай бол жилдээ бол ингээд үрлээл ургаал ургадаг. Халгааны онцлог гэх юм бол хамгийн анх ургадаг. Газрын гүнээс шин тижээлээ өөрөө даврж аваад ургадаг. Тэгээд ер нь жилдээ ингээд ургаад үрлээ 4 дахин ингээд 3-аас 4 дахин ингээд 9 сарын сүүлээр хүртэл шинэ халгаа байж идэг штэ. Тэр чинь үрлээд үрээ цацаад дахиад тэр газраас нь урагчдаг байхгүй. Тэгээд халгааны хувьд бол бид нар ер нь ямар халгааг ашигладаг юм бэ гэхээр бүр ийм 3 хуруу жижиг халгааг ашигладаг. Нялх халгаа гэж юм байна. Халгаа маань ер нь эртээр үеэсээ хүнсний болоод эмийн зорилтоор ашиглагдаж ирсэн. Бас ийм уламжлалт сайхан ургамал байгаа. Эртээр үеэсээ л ер нь хүнс тижээл, за маалын тижээлч болж ирсэн юм билээ. Хүнс тижээл, хоол тий. Юу хуушур халгаагаар хийж ижсэн. Тэгээ тэр чинь халгаанд чи хараа. Тэр химийн нөгөө Менделеевийн элементийн чи хідэн ордог гэлээ. Тэр каль, мал тий 17 элемент байж идэг тийм байгаа. Бүр нялх халгаа бол хамгийн өндөр витамины агуулмжтай, хамгийн өндөр эрдэсийн агуулмжтай байдаг. Тэгээ витаминууд ямар витаминуудаар баялаг вэ гэхээр 3 хуруу халгай маань одоо витамин С, К, А, Б-гийн төрлийн витаминуудаар баялаг. Шим тижээлийн эрдэсүүд буюу одоо төмөр, цэс, йод, магний, одоо цайр гэсэн энэ шим тижээлийн эрдэсүүдээр баялаг.
Moncreme компани брэнд бүтээгдэхүүнүүдийн нэг халгаа шампунь, үс арчилгааны бүтээгдэхүүн нь парабенгүй, синтетик агуулгагүй, веган ангиллын бүтээгдэхүүн бөгөөд хэрэглэхэд хэлбэрээр хатуу шампунь ангижруулагч болон буурал усны эсрэг үйлчилгээтэй, үс ургуулах, тэжээлийн тос маск, коллагентэй хужиртай зэргээр нэр төрлөө нэмж хэрэглэгчдийн хэдийнэ танил бүтээгдэхүүнүүд болжээ. Доктор Уунагийн энэ бүтээгдэхүүний тухай ярьж өгөөч. Одоо түрүү энэ нөгөө доктор Ууна гэж жамц давстай найрлагандаа жамц давс орсон ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгээ ер нь энэ аяг тавган дээр бохирдол гадаргуу идэвхтэй байдлыг үлдээдэггүй, цэвэрлэгддэг ийм 100% органик тий одоо нөгөө эдсэн чоргуу гэдэг шиг 100% органик ийм түүхийн идээр ингээ бүтээгдсэн доктор Ууна аяг угаагч хөөс байна. Энэ хоёр төрөл гардаг. Жамц давстай тэгээд лимонтой. Лимонтой ингээ гаддаг. Тий одоо нэг айл бол энийг 3-4 сар хэрэглэнэ. Зөө. Тэгээд бас запастай. 3 литр 5 литрийн запастай нөгөө энэ савны хэрэглээг багасгах зорилгоор. Тэгээ байгаль орчиндөө ээлтэй байх зорилгоор л одоо бас савлгаагийн шийдэж өгсөн байгаа. Жамц давс. Аяг угаагч доктор Ууна. Үйлдвэрт Мало Моло гэдэг брендийг бактери устгагчтай гарын хөөсөн савн хүүхдийн шүдний оо гэдэг ингээ хөөрхөн зүйлийг барьцсан явж байна. Эдний онцлогийг яриад өгөөч. Манай брэндүүдийн ер нь онцлог бол дандаа байгалийн гаралтай, хүнсний шаардлага гэсэн түүхэн эдийг сонгож авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Тэгээд чанартай бүтээгдэхүүн гаргахад орц найрлага хамгийн чухал байдаг. Тэгээ манай энэ Мало Моло брэнд дээр үндсэн ийм одоо энэ бол ингээ хүүхдийн өс биений шингэл савн гэж байгаа. Энэ болохоор нөгөө нэг чийгшүүлэгч тоос. Нүүрэнд нь түрхэж болно те. Ер нь 0-оос бүр няраад түрхэж болох хүүхдэд түрхэж болно. Энэ хөөсөн одоо нөгөө юу байгаа гарын хөөсөн савн байгаа тий чийгшүүлэгчтэй бас. Энэ болохоор Мало Моло шүдний оо. Тэгээд бяцхан хэрэглэгчд маань бас энэ шүдний ондоо их дуртай. Чацаргантай юм шүү дээ. Чацарган. Чацарган жимсний навч болоод чацарганы тос агуулсан баг. Тэгээд жоохон одоо хүүхдүүдийн амны хөндий энэ эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн ингээд үйлдвэрлэсэн байгаа. Хүүхдүүд хэрэглэх их дуртай. Тийм амтлаг, мөртлөө сахар агуулмж ороогүй. Сахар ч болохоор ингээд синтетик сахар гэдэг шүү дээ. Тэр чинь бас шүдний цооролт. Тэгээд хүүхэд ингээд санаандгүй залхихэд бас эрүүл мэнд дуртай байдаг байхгүй. Тэгэхээр тэр найрлагууд бол ороогүй. Тийм органик бүтээгдэхүүн хөөрхөн шүү байдаг. Шампуны хувьд гэх юм бол одоо үндсэндээ одоо нөгөө ус ургуулах нано шампунь гэж байна. Тэр нь болохоор зэрэг ус арчилгааны бас ком бүтээгдэхүүнүүдтэй. Түүнээс гадна бас энэ буурал усны эсрэг бүтээгдэхүүн байгаа. Тэр нь бас энэ дотроо цогц бүтээгдэхүүнтэй. Жишээлбэл шампунь, ангижруулагч, маск гэдэг энэ маск нээчээ. Тэгээд нөгөө серум гэдэг ингээд дотроо 5 бүтээгдэхүүнтэй байдаг. Энэ цагаан ус одоо бидний бөөн проблем биш үү те. Цагаан ус залуучсан. За бид нар бол одоо яг нас маань яваад ингээд цагаарж идэм байжээ гэж бодож итэл цагаан усны асуудалтай хүмүүс маш их. Гэтэл Монголд цагаан усыг эмчлээд эхэлсэн. Цагаан усгүй болцоо. Болж байна. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд ихээр энэ бол таны гавьяа, танай компани гавьяа байхгүй юу. Тэгэхээр энийг айгуусаа ойлгуулж би одоо жишээлбэл саяхан таны нэвтрүүлгийг хайж олж үзэж байгаа хөөх гэж ойлгож байгаа байхгүй юу. Цагаан ус цагаан байсан ус нь хар болчлоо гэж байгаа байхгүй юу. Дахиж ургаж гарч ирж байгаа. Тэр нэг буцуунаас гарч ирж байгаа гэдээ би одоо гарч ирж байгаа ус чинь будагч бодисоор будуулгаад хар болж гардаг. Гэтэл будагч бодис нь ажиллагаа байцдаг гинэ тэр хүний өсөнд чинь толгооны тий. Тэгэхээр тэрийг ажилуулахын тулд таны одоо энэ наад цагаан усны бүтээгдэхүүн чинь айгуу чухал. Буурал усны эсрэг бүтээгдэхүүнийг гаргаад бас 10 жил болчихжээ. Тэгээд манайх бол бас клиник туршилтын дээр хийгдсэн байгаа. Тэгээд наснаас хамаарат 77 хүртэл хувийн үр дүнтэй
Тэгээд манай энэ буурал усны эсрэг сэд бүтээгдэхүүнийг хэрэглэхээр нэгэнт бууралтцсан ус язороос харалж эхэлнэ. Гэхдээ хугацаа шаардлагатай. Мэдээж сар. Ер нь биологийн уралт чинь нэг юу гэдэг штэ сард 1 см орчим байдаг байхгүй. Тэгэхээр сарын дотор бол яг мэдэгдэнэ. Тэгээ манай 2 клиник салон дээр бол бас яг энэ онцлоод Тэрхүү Science Pro програмаараа онцлоод одоо яг ихний байдлыг тодорхойлоод хэрэглэсний дараа сарын дараа гэдэг ч юм уу манай салон дээр бас эмчилгээнд явж болно. Зөвлөгөө аваад гэрээрээ эргэлж болно. Тэгээд үр дүнгийн нь бол ямар ч өмнө төлбөргүй тооцож өгдөг. Сүүлийн үеийн судалгаанаас бол бууралтад ямар шалтгаанаар ингэж залуужж байгаа юм болоо гэд энэ дээр судалгаа хийсэн байгаа байхгүй юу? Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас бол энэ суурин амьдралын хим маягт нийтээр хамрагдсанаас болоод цаггүй хооллолт химийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглээ. Энэ дээр бол хамгийн түрүүнд хим бодог орж байгаа. Тэгээд химийн найрлагатай одоо шампунь, өдөр тутмын одоо тос ангижруулагч гэж хэрэглээд байгаа шүү дээ. Бид нар чинь хуганд хүргэж болдоггүй. Тэр бүх юмнуудыг хэрэглээ болоод энэ ус бууралтж байгаа юм байна гэсэн ийм судалгаа гарсан байна лээ. Тэгээ ер нь манай дээр бас халгаа клиник салонууд дээр бол бас их залуучууд ирж байгаа. Тийм ер нь 12 насны хүүхдүүд ээж аав нь дагуулад ирдэг байсан бол одоо бүр хараа 2 настай бүр 2 настай хүүхдүүд тий 6 настай хүүхдүүд бас ирж байгаа. Тэгээд алопешия гэдэг нэг өвчин байд юм аа. Хүүхэд төрөнгөдөө нөгөө ингээд үс нь ингээд юучгүй мулзраад унцдаг. Тийм тохиолдол бол бас манай дээр ирээд эмчилгээнд хамрагдаад ургасан байгаа. Тэгэхээр нано ургуулах багц, буурал усны эсрэг багц, түүнээс гадна өдөр тутмын нөгөө усны онцлогт тохирсон 4 төрөл байж байгаа. 4 төрөлт нь бол дослог үснийх, хуурай үснийх, тижээлийн алгай, дослог үсний одоо хужиртай алгай, тэгээд одоо нөгөө нэм бактери эсрэг бас хийм будагны хордлого тайлах мөнгөжүүлсэн шампунь гэдэг ингээд нийтдээ ер нь 4 төрлийн шампунь нөгөө хүмүүсийн үсний онцлогоор тохирж гаргадаг байгаа. Тэгээ бас ангижруулагч маань их сайхан ангижруулж байгаа. Монголын хамгийн анхны ангижруулагч. Гэхдээ нөгөө хуухан түргэж болдог. Тэргээрээ их онцлогтой. Тий. Гадны ангижруулагчдыг бол бас хууханд хүргэж болохгүй гэдэг штэ тий. Тэгэхээр манайд бол тийм заалт байхгүй. Бүх орц найрлага нь органик учраас хуухандаа хүргэж болно. Хүссэн хугацаараа байлгасан ч болно. Хуух болоод үсэнд бас чийшлэгдэг манай ангижруулагч. Халгаа шампунь, тижээлийн шампуныг эхний ээлжинд ашиглаж байхад ялангуяа гэмтцэн үснүүд нэг жоохон хатуурах гэдэг гэсэн тэр талаар ярьж өгөөч. Зүгээр болох уу? Хатуурахгүй хэрэглээд байвал. Яагаад хатуурдаг вэ гэхээр үс гэмтэлтэй бол хатуурна. Үс гэмтэлгүй ерөөсө октосоо хийм будаг хийлэгдэггүй над чиг. Энэ үсэнд бол боддоггүй хүнд. Хатуурахгүй хийм будаг хийлэгдэггүй хатуурахгүй. Хүүхдийнхаа үсийг угаагаад үзээд хэлдэг бид нар. Хүүхэд бас болно угааж болно. Тийм байна. Ер нь бол гэр бүлийн хэрэгцээний зорилттой л манай үсээ буддггүй, хийм хийлэгдгүй. Юу одоо гадны шампунууд чинь ингээл хийм будагтай ямар ч байсан ингээл намирал зөөлөн болдог шүү дээ. Тэр чинь болохоор тодорхой хэмжээний химийн найрлагатай зөөлрүүлэгч хэрэглэдэг байхгүй юу? Тэгээд үсний одоо гадна талаар бүрхүүл үүсгэждэг. Тэгээд ийм зөөлөн, намирсан, самнахад хялбар мэдрэмж төрүүлээд байгаа. Манайхд одоо тийм зөөлрүүлэгч силикон хэрэглэдэггүй, хийдэггүй байхгүй юу? Тэр силикон болоод бусад зөөлрөл химийн найрлагатай зөөлрүүлэгч нь бол үсэнд хуухандаа бохирдол үүсгэждэг байхгүй. Тэгэл эргээл нөгөө хуух бохирд нь уутанцар ингээд хаагдана гэдэг чинь боцын солилцоо явагдахгүй, шин тижээлээ авчдаггүй, үс нарийнс нь унахын л одоо уртл болдог байхгүй юу? Монкрен компани халгаа брендийн салонуудтай гэсэн тий. Халгаа маань ус хатууруулдаг гээд тэгээд байхаар нь зэрэг ер нь яагаад хатуурж байгаа юм бол гээд ингээ 2 салоноо байгуулсан байхгүй юу? Тэгээ 2013 онд байгуулсан. Одоо 13 жил бас болчихжээ. Тэгээд салоноо байгуулсан нь бол яг ингээд одоо ашигын төлөө биш. Туршилт судалгааны ажлын үр дүнд бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийхийн тулд ингээд салоноо байгуулсан. Тийм байна. Тэгээд салоноо байгуулснаас хойш бол бас маш их юмыг ойлгож онол дээр нэг өөр байгаад байдаг. Яг практик дээр ямар байд юм бэ? Туршилтууд хийжсэн байж тээ. Тийм байна. Туршилт судлаа хийсэн. Үр дүнгийн хараад тий. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийсэн үндсэн дээр бид нар бол бас энэ сүүлийн одоо 13 жил дотор одоо 30-аад нэрийн бүтээгдэхүүнийг зарим нь ребрендинг хийгээд зарим нь цоошнэр гаргаад ингээд бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ бол хийсэн. Анх бол хүмүүс их гайхажсэн.
үс арчилгааны салон юу гэдгийг арчилгаа. Манай дээр болохоор одоо тайралт хийдэггүй, синс хийдэггүй, будаг хийдэггүй, баггүй юу? Хийн будаг юу ч хийдэггүй. Тэгэхээр арчилгаанд одоо хин явахын наадах чи ямар ч үр ашиггүй байна гэд. Тэгээ бид нар нөгөө нэг одоо манай маркетингийн ч гэдэг юм уу те манай бүтээгдэхүүний таниулах, сурталчлах нэг үүднээс анханасаа ашигын бус хийсэн болохоор би бол айгүй үр дүнтэй зөндөө судалгаануудыг хийж авсан байна. Өөрөө чи амьдралдаа хийж байсан зөндөө олон зөв юмны дотроос салоноо байгуулсан байна. Өстой нэг оновчтой юм хийжээ гэж би бол баярлж явдаг. Тэгээд 2013 онд ч арчилгааны чиглэл байгаагүй шүү дээ Монголд. Зөвхөн одоо үсчил гэж байсан, үсчин гэж байсан шүү дээ. Тэгэхээр үсчинд ороод тайруулах хүн ордог байсан бол одоо арчлуулах гэж орж ирж штэ. Тийм. Тэгээд бид нар сайхан оршлоод үн төлбөргөө зөвлөгөө өгөөд те ингээд сайхан гаргадаг. Хүмүүс одоо хэрэглэгчд маань ихэнх нь нөгөө мэдхгүйгээсээ болоод арчилгаа тутмаг явж яадаг байхгүй юу. Тэгэхээр бид нар ингэж арчлаарай те. Одоо учир зүггүй манай салонд ор гэдэг ах биш те. Тухайн хүнийг мэдлэгжүүлээд ингээд гаргах нь нэг хүний ард гэр бүлийнх нь хүмүүс явж яадаг, ажлынх нь газрын хүмүүс явж яадаг тийм. Тэгэхээр зэрэг зөв мэдлэгжүүлэх нь их чухал юм байна гэд. Тэгээ ийм ажлыг бол ер нь 2 салон дээр л одоо хүртэл хийж явж байгаа. Ер нь эхний ээлжинд би тэгж бодлоо л да. Эхний ээлжинд салон дээр очиод арчилгаагаа хийлгээд мэдээд зааварчилгаагаа авчихад бол цаашаага өөрснөө арчлаа явж болох юм байна л гэж ойлгосон. Хүн чинь өөрийнхөө хуйхыг харж чадахгүй юм чинь. Зүгээр яг хуйх бол хүнд мэдрэмж өгнө. Тийм ээ. Хуйх ингээд нэг л захтнаал тий. Тослогтоо мэдрэгдээ. Түүнээс биш яг нэг бүрчлэн уудан цараа харж чадахгүй шүү дээ. Тэгэхээр манай 2 клиник салон дээр очиод одоо үн төлбөргүй онцлогоо зөвлөж. Тэгээд одоо танд хуухны чинь байдал ямар байгаа, нэг жуутан сараас хэдэн ус гарч байгаа тий. Ер нь хэвийн ус гэж юу хэлэх үү, гэмтцэн ус гэж юу хэлэх үү гэд зөвлөгөө авчаад миний ус ер нь ямар бүтээгдэхүүн тохирох уу гэдгээ зөвлөгөө аваад гэрээ нөхцөл бас арчилж байна. Халгаа клиник салонд одоо 13 дахь жилдээ ажиллаж байгаа. За халгаа клиник салонд 13 жил ажиллахын үр дүн гэхээр манай үйлчлүүлэгч маань хэрэглэж байгаа бүтээгдэхүүн маань нэг орсон ч курсээр явсан ч үр дүн нь болохын нүдэнд харагдахгүй цаар мэдэгддэг учраас урамтай яг хүмүүстэй чанартай органик бүтээгдэхүүнээ зөвлөхөд таатай байдаг. Монголчууд их азтай ард түмэн яагаад тэр ингээд ийм сайхан эх орныхоо хөрсөнд байгальд ордог ийм халгаагийн бүтээгдэхүүнийг Монгол эрдэмтний одоо ур ухаан шингэсэн энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд одоо би бараг 20 жил болж байна. Яагаад энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх болсон гэхээр миний хувьд ус их шинхэн, зөөлөн, би өөрөө говийн эмэгтэй, тэгээд их ноолорсон тийм устай эмэгтэй байсан. Тэгээд одоо миний усанд гарсан өөрчлөлтөөр усны уг ингээд цоо хариул болсон гэсэн бүтц. Усны ургалт нэмэгдсэн. Ердөө сая 14 хоногийн өмнө ингээд тайрсан байгаа нь. Тэгээд тухайн салооны хамт олон энэ уран чимэг захиралтай энэ хамт олон бол үнэхээр Монгол хүний одоо ингээд эрүүл энэ ус арчилгаа компани энэ салооны хамт олон ингээд хийж бүтээж байгаад Монгол хүний хувьд бол үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Хамгийн гол нь энэ тухайн салооны бүтээгдэхүүн нялх болчроос эхлээд 80 настай буурал бүх хүнд таардаг, тохирдог. Америкт байдаг миний ач зээнэр хүртэл одоо ингээд энэ халгаан тэр нөө дөрвөлжин савн хэлбэрээр гаргасан бүтээгдэхүүнийг хэрэглээд тэнд эхлээд очиод бас усны асуудал их хүнд байсан. Тухайн компани гаргасан энэ савн энэ шампуныг хэрэглээд ус нь маш гоё болсон. Тэгээд цаашаа уламжлаад тэр тухайн Америкийн хамт сурж байгаа багш сурагчид нь монголоор захиж авчирч явах жишээтэй. Манай баялаг бүтээгч нэвтрүүлгийн нэг брэнд асуулт байдаг. За. Ер нь таныхаар баялаг бүтээгч гэж хэмбэ гэд. Минийхээр бол яг эх орны түүхийдийг боловсруулад тэгээд нэмэн өртөг шингээгээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хамт олныг л баялаг бүтээгч гэх байна. Зөв үйлдэл, зөв зарчмаар ажиллаж бусад үйлдвэрлэгч, үндэсний компаниудтай үлгэр дуурайлал үзүүлж нийгмийн хариуцлагатайгаар үйл ажиллагаагаа явуулах нь Монгрэм компани бүтээж буй том үн цэн юм.
За өнөөдөр баялаг бүтээгч нэвтрүүлэг маань Монкрем компани үйлдвэрийн байранд ирсэн байна. Бид бүхэн өнөөдөр Монкрем компани хийсэн бүтээсэн гаргасан бүтээгдэхүүнтэй танилцлаа. Маш өндөр сэтгэгдэлтэй байна.